2022 оны 7 дугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах арга замыг эрэлхийлэх зорилгоор Asez Wow-гийн байгаль орчны анх дугаар форум Имэдэх бурхны сүмд зохион байгуулагдлаа. Ажилчдыг байгаль хамгаалах үйлсэд оролцуулах зорилгоор Asez Wow-гийн явуулж байгаа төрөл бүрийн компанид ажлуудыг энэ үеэр танилцууллаа. Green Workplace төсөл нь ажлын байран дээрээ ус, эрчим хүчийг хэмнэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилготой төсөл юм а. Би ганцаараа биш илүү олон хүн энэхүү аянд оролцох юм бол дэлхийн долларлыг бид зогсоож чаднаа. Тэгээд л би энэ талаар илтгэл тавьж байна. Нэмэлт арга хэмжээ нь ажилчдад зориулсан байгаль орчин хамгаалах төрөл бүрийн компанид ажлуудаас бүрджээ. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энгийн аргаар тэмцэх тодорхой санаачилгуудыг хэлэлцсэн байна. Asez Wow-гоос зохион байгуулж буй үйл ажиллагаа үнэхээр үр өгөөжтэй. Хүний янз бүрийн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг, мөн дэлхийн дулаарлана байгаль орчин дэлхий дээр амьдардаг янз бүрийн амьд организмд хэрхэн нөлөөлж байгаа талаар ойлголттой боллоо. Asez Wow-гийн байгаль орчны анх дугаар форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Энэ 90-100-д байгаль орчны асуудлуудтай холбоотой олон сэрэмжлүүлэг мессежүүд их бий. Өнөөдөр ирээдүйн найдварыг мэдүүлэхийн тулд дэлхийн 175 орны 7500 орчим бурхны сүмийн ажилчин залуучууд мөн Солонгосын болон гадаадаас ирсэн VIP хүмүүс Asez Wow-гийн байгаль орчны форум дээр цуглаад байна. Одоо температур 109 градусаар нэмэгдсэний нөлөө бидэнд мэдрэгдэж байна. Америкийн нэгдсэн улсад гарсан их хэмжээний ой хэрийн төмөр, Төв Америкт ган ачиг, Европт аадар бороо, Аз тивд хар салхи үүсэж их хэмжээний хохирол учруулж байна. Тэр ч утгаараа Asez Wow-гийн байгаль орчны анх дугаар форум маш чухал гэж би бодож байна. Энэ форум 7.8 тэрбум хүнд итгэл найдвар төрүүлэх нэг алхам болоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Дараа нь энэхүү арга хэмжээнд оролцож чадаагүй ч манай байгаль орчны форумд амжилт хүсэн Asez Wow-гийн дэмжигчид маань видео бичлэг илгээн мэдчилгээ дэвшүүлжээ. Тэрхүү видеог үзэж сонирхцгаая. Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтийг яг одоо шийдэж чадахгүй бол бид өөрсдийн болон үр хүүхдийнхээ ирээдүйг эрсдэлд оруулах болно. Тиймээс ийм цаг үед энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Asez Wow-гийнханд талархаж байна. Бид сүүлийн 2 жилийн хугацаанд янз бүрийн хүмүүстэй хамт сайн дурын ажил хийдэг Asez Wow байгууллагыг мэдэх болсон. Asez Wow-гийн хийж байгаа ажлыг үнэлж байгаа явдалд баяртай байна. Мөн Asez Wow-гийн амжилтыг ахиулахад туслах зүйл байвал чадах бүхнээ хийх болно. Би өнөөдөр Бурхны нэгэн адил хүн төрлөختнийг хайрлаж, хүн төрлөختөн болон дэлхийн сайн сайхан ирээдүйг бий болгохын төлөө хүчин зүтгэсэн Бурхны сүм, дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн Asez Wow-гийн залуучуудад талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Үзүүлбэрийн дараа Asez Wow-гийн идэвхтэн гишүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн арга хэмжээ авах талаар илтгэл тавилаа.
Уг арга хэмжээнд ажилчин залуучууд болон нийгмийн бүх салбарын мэргэжилтнүүд цугларч уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өөрсдийн үзэл бодлыг хуваалцлаа. Дэлхийн 3.5 тэрбум ажилтан албан хаагчид байгаль хамгаалах үйлсийн төлөө ажлын байрандаа байгаль хамгаалах ажил эхлүүлэх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрлээ. АСЭС-ВАУ-гийн бүх гишүүд зөв ажил хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагаа Солонгос төдийгүй дэлхийд даяар өргөжин тэлж байгаа нь маш том найдвар юм а. Байгаль хамгаалах байгууллагууд болон оюутны клубүүдийн талаар би олонтоо сонсож байсан. Харин ажил албатай хүмүүс хүсэл сэтгэлээ нэгтгэсэн ийм байгууллагыг би анх удаага л харж байна. Гишүүд ажлын байранда сайн дурын ажлын манлайлагчийн үүрэг гүйцэтгэх чадвартай байгааг би харлаа. Та нарыг үнэхээр хүн төрөлхтний төлөө байгаль орчноо хайрлан хамгаалахын төлөө байгаль их дэлхий, ой мод, дэлхий дээрх бүх амьд амьтдыг хамгаалахын төлөө сайн үйлс хийж байна гэж бодож байна. АСЭС-ВАУ-гийн байгаль орчны төлөө хийж байгаа бүхэнд маш их баярлалаа. Байгаль хамгааллыг гэвэл жижиг зүйлсээс эхлээд хэрэгжүүлэх боломжтой юм байна гэдгийг мэдэж авсандаа би маш их баярлсан. Ажилчин хүнийхээ хувьд жижиг зүйлс дээрээс эхлээд л байгаль орчноо хайрлаж их дэлхийгээ хамгаалах үйлсэд манлайлмаар байна. Олон залуус цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахын тулд ажлын байрандаа хичээж байгааг мэдэж авлаа. Ганц нэг хүн биш, АСЭС-ВАУ-гийн бүх гишүүд байгаль орчныхоо төлөө ажиллаж байгаа юм байна. Тиймээс би энэ форумд оролцсноороо бүр ч их урам зоригтой болсон. АСЭС-ВАУ байгаль орчны форумаараа ирээдүйн хойч үеийн манлайлагч залуус цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилгын дор нэгдлээ. АСЭС-ВАУ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн цэвэр цэмсгэр орчныг бүрдүүлэхийн төлөө хичээх болно.